Өнгөрсөн жилээс эхлэн төв зөнгөлт хүрээлэнгийн хувьцаа эзэмшигчид хэмэлцүүлэгтэй болох саналыг Баяр наадмын онцгой комисс болон Монгол үндэсний бүхэн холбоо тавьж байжээ. Хэрэв төв зөнгөлт хүрээлэн олон улсын стандартт нийцсэн хэмэлцүүлэгтэй болчих бол байнгын тогтмол үйл ажиллагаатай тамирчдад илүү нээлттэй болно гэж тэд тооцоолсон байгаа юм. Харин энэ жил хувьцаа эзэмшигчдийн саналыг Баяр наадмын онцгой комисс тэмцсэн бол үндэсний бүхэн холбооноос хөлбөмбөгийн талбай хэмэлцүүлэг дээр хэсэг хүчүүдийг барилуулж халтарч гулгаж байгаа эсхийг дүрсний үндсэн дээр дээрх саналыг дэмжижээ. Гэхдээ төв зөнгөлтийн шинээр тавигдах хэмэлцүүлэгэн дээр бүхчүүд барилдаад бэртэж гэмсэн тохиолдолд Монголын үндэсний бүхэн холбоо хариуцлага хүлэхгүй гэсэн байр сууриа хувьцаа эзэмшигчдэд илэрхийлсэн байна. Улмаар өнгөрсөн сарын сүүлээр төв зөнгөлтөг хүрээлэнгийн ногоон зөвлөгөөг хэмэлцүүлгээр солих тогтчилтой ажил эхэлжээ. Одоо ингээд өдийгээс эхлүүлээд үндэсний их баяр наадмын хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын наадмын комиссаас зогсоодгийг. Яагаад гэвэл нөгөө зүлэг байлгахын тулд. Тэгэхээр бүхэл бүтэн одоо хаврын дид одоо хийгдэх одоо үйл ажиллагаа нь явагдаж явах ёстой цаг мөчүүдэд нь зогсоочод байдаг учраас энэ асуудлыг бид нар шийдэхийн тулд одоо энэ зүлэгний асуудлыг шийдэж байгаа юм л да. Тэгэхгүй бол нөгөө зүлгээ муухай болгочих гээд болж өгдөг. Байгалийн зүлэг бол дээр нэг өдөр юм уу 2 өдөр юм уу гараал дээр нь үйл ажиллагаа явуулчихтал тэгэл байхгүй дахиад ургана гэж бол байхгүй. Ногоон зөвлөгийг хэмэл зөвлөгөөр солиход 1 тэрбум 200 сая төгрөгийг зарцуулна. Гэхдээ улсаас нэг ч төгрөг гаргаагүй зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр энэ төвчлөлтэй ажлыг хийж байгаа төв зөнгөлтөг хүрээлэн компани захирал Нямда баярлаа. Ингэхдээ дээр хөрөнгөөр зөвхөн хэмэл зөвлөгөөс гадна хөнгө атлетикийн гүйлтийн зам, ус зайлуулах хоолой зэргийг зохицоор нь шийдэж төвчлөлтийн ажлаа эхлүүлсэн байгаа юм аа. Ер нь бол 7 сарын 1-нд дуусгах гэсэн төлөвлөгөөтэй бид нар ажиллаа эхэлсэн. Гэхдээ үндэсний их баяр наадмыг зохион байгуулахаараа хуралдаад аль болох наашин татаараа яагаад гэвэл одоо үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хангах гих мэтлэнгийн ажлууд юм юутай учраас 6 сарын 20-нд дуусгаараа гэдэг бол үүрэг өгöd байгаа. Гадаадын томоохон улсуудын төв зөнгөлтөг хүрээлэн стадион болон их хвчлэн ногоон зөвлөгтэй байдаг. Гэхдээ тухайн зөвлөгөө манайх шиг өөрөөр нь тордож ургуулдаггүй. Тусдаа зөвлөг үржүүлэхийн газартай энэ нь тухайн төв зөвлөг зулгарч гэмтсэн тохиолдолд үржүүлэхийн зөвлөгөөр нөхөх солих аргачлалаар арчилдаг гэлээ. Манай улсад одоохондоо зөвлөг үржүүлэхийн газар байхгүй, иймээс дэлхийн стандартт нийцсэн колон зөвлөгийг суулгахаар ийхүү ажлаа эхлүүлсэн байгаа юм аа.